За Хятад улсаас 5 сарын 16-нд 13 сая Америк доллар буюу 36.4 тэрбум төгрөгийг өгсөн юм байна. За үүнээс өөр зээл тусламж нэмээд байхыг үгүйсэх аргагүй. За энэ мөнгийг юунд зарцуулсныг нээлттэй ил тод болгохыг олон нийт энэ цаг үед шаардаж байгаамаа. Манай улсад олон улсын байгууллага болон гадаад улс орнуудаас үзүүлсэн зээл тусламжийн мөнгийг жагсаахад нийтдээ 673 сая Америк доллар буюу төгрөгөөр 1.9 их 80 төгрөг болж байна. За энэ мэтчлэнгээр маш их хэмжээний мөнгийг олгосон байгаа. За энэ дэлгэцэн дээр гаргаагүй зарим тоог бас та бүхэн нэмж мэдээлье. За Хятад улсаас 5 сарын 16-нд 13 сая Америк доллар буюу 36.4 тэрбум төгрөгийг өгсөн юм байна. За Азийн хөгжлийн банкнаас 5 сарын 12-нд 100 сая Америк доллар буюу 280 тэрбум төгрөг. За мөн Европын холбооноос 5 дугаар сарын 29-нд 43 сая Америк доллар буюу 145.5 тэрбум төгрөг. Мөн Европын холбооноос 5 сарын 29-нд 16 сая Америк доллар буюу 54.1 тэрбум төгрөг. За энэ мэтчлэнгээр хамгийн сүүлд Япон улсаас 2020 оны 10 сарын 10-нд 644 тэрбум төгрөгийн тусламж өгсөн байгаа. За энэ бүх мөнгөн дүнг чагсаах юм бол 3 сараас хойш манай улсад олон улсын байгууллага гадаад улс орнуудаас нийтдээ 673.5 сая Америк доллар буюу за төгрөг шилжүүлэх юм бол 1 их 80 920 тэрбум 418 сая 800 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн болж таарч байна. За энэ мөнгөн дүн бол бид нар Shape Mongolia байгууллагатай хамтраад гаргасан дүн. За үүнээс өөр зээл тусламж нэмээд байхыг үгүйсэх аргагүй. За энэ мөнгийг юунд зарцуулсныг нээлттэй ил тод болгохыг олон нийт энэ цаг үед шаардаж байгаамаа.